Одоосын холбоотой дэмжлэг Монгол Улсын спортын хороодоос ирүүлсэн саналыг үндэслээд 2013 онд манай улсад одоосын чанартай 6 тэмцээн зохион байгуулах засгийн газрын шийдвэр гарсан байна. Буудлын спортын Азийн мастеруудын аврах шалгаруулах тэмцээн Чингис хаан 2013 жуудаа бүхий дэлхийн цамын аврах шалгаруулах тэмцээн чөлөөт бүхий эмэгтэйчүүдийн дэлхийн цамын аврах шалгаруулах тэмцээн Бай тарваны Азийн гран-при тэмцээн Монгол Улсын хүүхдийн наадам бодибилдинг фитнесийн залуучууд ахмадын дэлхийн аврах шалгаруулах тэмцээнийг эх орондоо зохион байгуулахаар боллоо. Олон улсын чанартай тэмцээн зохион байгуулах талаар жилийн өмнө шийдвэр гарснаар төсвийн төлөвлөлтийг сайжруулах, тэмцээний бэлтгэл ажлыг хангах, тамирчдын бэлтгэл сургалтыг зөв зохион байгуулахад ач холбогдолтой байдаг. Эдгээр арга хэмжээний зардлыг 2013 оны төсвийн багт дадлсан санхүүжүүлж тэмцээний бэлтгэлийг бүрэн хангуулж зохион байгуулах арга хэмжээ авахыг эрүүл мэндийн сайдад даалгасан байна. Скватер дүүргийн шүүх хурлын танхимаар 14 цагаас энэхүү шүүх хурлын үйл ажиллагааг шууд дамжуулан үргэлжлүүлэх үзүүлэх юм. Энэ цагт манай эх оронд болж байгаа үйл явдлын мэдээг хүргэе. Улсын хурлын гишүүн Даваасран Ганбаатар боловч чулуунаар өнөөдөр 12:30-д төрийн орны гээ танхим сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэд цаг үеийн асуудлаар хэвлэлийн хурал хийсэн байна. Улсын хурлд үүсэж байгаа хацааг арилгахын тулд улсын хурал дахь Монгол Ардын намын бүлгийн гишүүд сөрөг хүчний байр суурийг хамгаалж идэвхтэй ажиллах ёстой гэсэн санаачлагыг эдгээр гишүүд гаргаж байгаа юм. Тэд мөн уриалга хөрвүүлэхээр болсон гэсэн мэдээллийг хэвлэлийнхэнд өгöd байгаа юм байна. Одоосын холбоотой дэмжлэг Монгол Улсын спортын хороодоос ирүүлсэн саналыг үндэслээд 2013 онд манай улсад одоосын чанартай 6 тэмцээн зохион байгуулах засгийн газрын шийдвэр гарсан байна. Буудлын спортын Азийн мастеруудын аврах шалгаруулах тэмцээн Чингис хаан 2013 жуудаа бүхий дэлхийн цамын аврах шалгаруулах тэмцээн чөлөөт бүхий эмэгтэйчүүдийн дэлхийн цамын аврах шалгаруулах тэмцээн Бай тарваны Азийн гран-при тэмцээн Монгол Улсын хүүхдийн наадам бодибилдинг фитнесийн залуучууд ахмадын дэлхийн аврах шалгаруулах тэмцээнийг эх орондоо зохион байгуулахаар боллоо. Олон улсын чанартай тэмцээн зохион байгуулах талаар жилийн өмнө шийдвэр гарснаар төсвийн төлөвлөлтийг сайжруулах, тэмцээний бэлтгэл ажлыг хангах, тамирчдын бэлтгэл сургалтыг зөв зохион байгуулахад ач холбогдолтой байдаг. Эдгээр арга хэмжээний зардлыг 2013 оны төсвийн багт дадлсан санхүүжүүлж тэмцээний бэлтгэлийг бүрэн хангуулж зохион байгуулах арга хэмжээ авахыг эрүүл мэндийн сайдад даалгасан байна. Барамлын эрчим хүчний систем төрийн өмчит компани болоод Алтан Улаастай эрчим хүчний систем төрийн өмчит хавцад компанийн зээл төлөх хугацааг 40 жилээс багагүй зээлийг хөөх жилдээ тэг зураг 75%-аас ихэхгүй багтнагдсаар шилжүүлэн дамжуулан зээл төлөх гэрээ даавахыг сангийн сайд 7 дэвшүүлэг эрчим хүчний сайднаар зөвшөөрсөн байна.